яагаад. За cheers. Ой. Ой. Янзы болж. Янзы. Одоо өглөөний 7 болжээ. За тэр 15 цаг автобусаар явж Бангкок ирлээ. Тэр ингээ VIP ticket авсан байхгүй автобусны хэвтэж мэлтэж болдог. Тэгээд тэгсэн чинь нэг хоёр гадаад хүүхэн төрүүлж орж ирээд битэрийн байх хэсэг дээр ер нь л ингээ хэвтсэн. Тэгээд нэгч босоогүй. Тэгээд ингээ хэвсэн чинь ерөөсө тоохгүй бүр амар бүдүүлэг. Тэгээд амар өрөвдөлтэй болсон ингээд хэвтэж чадахгүй амар даарч мараад амар тухгүй ирсэн. Тэгээд тэр хоёр гадаад хүүхэнд амар гомдож гинөө. Тэр хоёр хүүхнээс болоод ер нь бол VIP ticket авсан хүмүүс хинэн ч ойлгохтой амарч чадаагүй ах гэж бодож байна. Нэг тийм байна жоохон онцгой байлаа. Дахиад нэг найзаагаа хүлээгээд тэгээ бит гурав бүгдсэн хотел руугаа одоо явна да. Гэл байж. Ла Локанда гэт энэ газар өөрөө авах гад ирсэн чинь хаалттай байна. Шана. Чи ямар царайлаг юм бэ? Өглөөний 8 цаг болж байна. Юурууга буудлын руугаа орох гэсэн чинь өдрийн 2-оос чек-ин хийдэг болохоор 2 алт ямартай цаацаагаа үлдээгээд одоо энэ хаваараа яваад кофе уугаад өглөөний цай идчихсэн. Гинт амар хөл хөдөлгөөнтэй газар ирсэн чинь бас сонирхол юм байна. Mustang Blue гэдэг кофе шоп орох гэсэн чинь 19 нэдэг гинэ. Тэгээ битгүүрээ одоо Starbucks ороод ирсэн. Кофе уугаад өглөөний цагаа ууч. Сайн байна хаа. Ингэж чамайг Бангкокт хардсан гэж. Араа биф уу? Тэгээ нэг Mustang Blue гэдэг газар Instagram-аас айгу харж байгаад ороод ирсэн чинь заавал нэг хүн хоёр юм авах хэрэгтэй гинэ. Айгу үдээ гэдэг юм байна. Тэгэл жоохон бантаал сууж байна. Доторх нь бол өстэй янз. Цацагийн уух юм ирлээ. Үнтэй шүү надад гамнаж угаарай. Гамнаж ууч. Нэм хоцны барилга доторх. Гэж хэлсэн. Ачлаг хийж байна уу? Яг нэг дуртай юм. Янз нь уу? Янз. Жоо утгах юм шүү надад. Тэрөө ингээс ингэ байх болчихсон. Энэ бүрдэг юм. Бажаага дөрөвчөө. Раз уухсаж Чихээдтэй. Отказ өмнө гараад хамдаа тавьчих. Чи өөрөө нэг юм хийсэн юм уу? Тэр нэг хийсэн баа. Хайр нөгөө хамт. Энэ газар гаднаасаа ингэж харагддаг. Ийм хуучны байшин. Тэгээ дээшээ ийм хотелийн өрөөнүүдтэй байна. Check-in time. Бид эдийн check-in хийх цаг болоод одоо ингэж энэ хөөрхөн газартаа check-in хийж байна. Тэгээ энд одоо амарч байгаа анхны монгол хүмүүс гинэ. Металл эзэнтэй газар юм байна. Яа бид гурав өрөөнд ороод ирсэн. Бид усанд ороод жоохон унтаж амраад тэгээ бэлдээд одоо содоотой дахиад уулзна гэд орой гарна гэд ярьцгаацсан. Тэгээ Бангкокт байгаа найзуудтай хоёр нь бол сүүлийн 4 хоног уулзаад гадуураа үзээд тэгээ тарах бах. Автобусанд 15 цаг явсан хүн тэнд ингээд унтчихъя. Амар томхтой хөөрхөн юм өрөөнд орсон. Тэгээ нэг иймэрхүү байна. Ой. Ой. Янзы болж байгаа шүү. За содоотой уулзж байна. За одоо содоо бидэд юм идчихэд тэгээд гарна да. Юу авчаа? Dragon fruit smoothie.
district гэдэг юм уу? V district. W district гэдэг ийм хямдхан хоолтой. Хямдхан хоол пивтэй газар ингээ бит гурав. Тэнд нь суучих уу? Тэхүү хоолтойгоо ярих. Бангкокт 10 жил амьд гэлээ шүү. Бараг л нэрээ 10 жил ирж байна. Оо. Ийм гоё газар байна. Эхний 100 ширлээ. А чи дахиад авсан маа? Аа. За бас л их хоол авчээ. Ой. Гурав би W district-ээс гараад хоол идээд тэгээд найзтайгаа уулзаад би уугаад одоо клуб орох чинь энэс цаашаа бол дүүрс авахгүй. Бай бай. Бай бай. Hello. За ингээд Бангкок дахь 2 дахь өдөр болж байна. Содоо цацаа бит 3 өчтөр за яг эд найзтайгаа уулзаад тэгээд W district-д суусан шүү дээ. Тэгээд бит 3 үргэлжлүүлээд за яг гэртээ хараад тэгээд бит 3 үргэлжлүүлээд клуб орж бүр ингээд баахан K-pop дуун дээр ингээд зөндөө бүжгэлсэн. Тэгэл үүрээр харж ирээл унтж байгаа л одоо өглөө босоод жоохон гадуур явж юм үзэх чинь. Тэгтээ яг нөгөө төлөвлөгөөгөө бол яг нэрийн гаргаагүй ямар ч тач Koreatown орж гоё солонгос хоол идэнэ. Тэгээ үдээс хойш нэг кино үзнэ гэж ярьсан. Тэгээ маргааш болохоор захаар яваад гэрээхэндээ жоохон юм аавна. Тэгээд би тиймэрхүүл байна да. Тэгээд угаасаа ер нь бол миний Бангкок дахь хугацаа дуусаад тэгээд харж байгаа. Гарлаа. Яг Koreatown дээрсэн. Энэ одоо манай цацаа болохоор нөгөө линз нь урагдсан. Тэгээд нүдний шилний газарт очиж шил хэлгүүлж байгаа. Эдний Koreatown нь бодсноос амар жижигэн мөрслөө амар хөөрх юм бэлээ. Хоолнууд нь амар гоё. Би өмнө нь ирэхдээ тэр нэг булангийн газар магшаарч идчихсэн. Гоё Монгол. Нүгэн. Ямар юм? Ястэ шүү. Янзын. За хоол идсэн. Одоо содоо цацаа бит 3 кино үзэхээ явж байна. Бас амар гол юм болж. Emporium Mall. Тийм харацтай. Идэл та. Энэ кекнүүдийг хартаа. Оо идрийг хартаа. Зя. Викэт. Байсан да. Тэгээ. Гурыг авчихгүй. Ингээд. Тэгээ. За окей. За Наш ихтэй юу юм бэ та? энэ цацааг нь надад авч өгсөн түнх. Ийм гоё. Тэрийг хавчаар ингээд авсан. Хавчаар авсан юм уу? Хавчаар гэртээ. Нөгөө хоёр ч айгүй охлог болсон. Нөгөө арал дээр нэг хоёр халтай сэв явуулсан чи. Одоо болохоор ингээд буцаад эмхтэй хүн болцгооцсон та харалтай. Гэтэсээ. Попкорн нэстэ гоё мата олон төрөл. Тэгээ карамел дээр авахгүй юм даа. Үгүй. Бөөнөр кино үзсэн шүү дээ. Тэр байгаа тийм бороо найз. Яг кино театр нь ямар гоё. Би судлаа хаа. Дайсан. Гоёлаа. Голтой хальт унтсан юм аа. Онтож явчихсан босчоод өөлөөд унчих. Цацаац. За бид хэд киногаа дуусаад цацаа 2 цаг 40 минут уйлаа. Би нэг цаг 40 минутанд унтаад 1 цагт нь уйлаад. Тэгээ манай даймаг нээж ирсэн. Бид хэд одоо oyster идэх гэж. Oyster mania. Энэ газар руу орох гэж байна. Үгүй наа чи юу спа вэ? Юу нөө? Ярим яах вэ? Энд яа гэдэг. Гээд болон эмхтэй хүмүүс аль алинд нь масаж хийх. За жоохон
Маяглаад өгөөрэй марлаа. Энэ хэм. Чи ойстер анхудаага идэх юм уу? Хоёр ойстер идчихсэн үү? Би нэг амар ховрол идчихсэн. Гэтэ би бараг чамтай анхудаага идчихэв. Яа хөр хинжээ. Сая викет гэдэг. Яг уу. Жохо ядард юм байна. За ойстрыг нь харцгаая. Ойстер тэгэл 100 шүү дээ. Цэцлээ ойстер чи. Яаж байгаа юм юу тавьчихсан байна. Тэгэл та ямар гоё юм бэ. Вау. Манай содоо бастай чүү залуу шүү. Содоо марлаа хоёр өстө нийсэн байна. Амар даг босоод байна. Ингээл харагдаад. Манай ээжийн дуртай залуу. Марлыг ээжийнхэн дуртай залуу. Ажи содогийн шивэснүүдийг хараа. Wakanda. Хэлээрэй. Хоолой зөвхөн тэгээд уулзъя. Юу хаяж Хоолноор шалганд өөр хүмүүстэй хаалгандараа. Японоос ирдэг ойстер гинэ. Камер харснаа. Скицээ ажиллаа. Энэ хаа ингэж. Бүгд юм асааж юм шүү дээ. Толгоснаа. Сороо. Ani ясан аваа явчихлаа. Ризотто хийх харцгаа. Стогоо юм тийм. Хүний хэдэн ойстер идчихэж байгаа хэлээ. 12 шүү дээ. 12 шүү. Ягаад? За чиз. Зараз. Sauvignon Blanc. Oh, wow. Very good performance. I like it. Thank you. За миний рисотто ирчихсэн. Капунка. Arigato. Arigato gozaimasu. Itadakimasu. Arigato. Are you ready? Yes. Okay. Together. 5, 3, 2, 1. Wow. Perfect risotto. And then 자, 맛있게. fried Nice. oyster. Fried Wow, truffle? fried oyster. Oh, And dry. then, Oh. and then, and then, Oh. omelette. 아리가다. 아이랑 오므라이스 말이야. Okay. Arigato. 오므라이스 말이야. 아. 계속 가이스. За өглөөний минь цацаа. Хоёлаа нэг өчтөр викед үзсэн талаараа ярих уу? Өчигдөр айгу гоё өдөр өнгөрсөн. Кино үзээд Виктиг Монгол бирс үзэж чадаагүйсэн. Тэгээд саяхан тэгээд ингэ үзсэн чинь нэгт кино театрын аим гоё тухтай. Imperium гэдэг нэг юм юу? Шинэ том юм гоё шопинг мол. Нэг тийм лээ. Тэгээд тийшээ тэнцээ үс ингэ бүх юм байдаг. Амар том. Тэгээд тэрнийхэн кино театрт ороод кино үзээд санал манлаа гоё тухтай. Тэгээд ингэ хүнжилтэй. Тэгсэн үслээ 40 мянга гэсэн. Саяхан шоконд орсон. 2-40 минут байсан мэлээ шүү дээ Викт чинь. Тэгээд ингээд содоошхоор өмнө нь үдцэн үслээ дахиад бид танд үзчих байхгүй. Тэгсэн чинь кино ер нь ингээд эхлээл эхний 10 минутаас цацаа уйлаад эхэлсэн. Цацаа ер нь киног ингээд амар ард үздэг юм лээ. Тэгээд би болохоор бүр ингээд голд нэг унтаад сэрээд тэгснээр унтаж унтчихсан. Үгүй мэдгүй. Энд мэд.
Тэгээ унтажсэн сэрснээ уйлж энэ тэр миний нөлмөөс аягүй амархан. Ер нь амар гоё мюзикл кино болсон мэлээ. Яг тэр ориг нөгөө нэг мюзикл нь бол үзэхээр гоё үзмээр санагдсан. Бас өмнө нь үздэг болохоор бид хоёр одоо нөгөө нэг ийм байсан Airbnb байрлаж байгаа. Тэгээд энэ болохоор нөгөө нэг давхрын зочны өрөө ахгүй. Тэгээд дээшээ ингээ 3 давхар. Тэгээд нийт 3 ийм унтлагын өрөө байгаа. Тэгээд 3 унтлагын өрөө алган тусдаа ингээ хүн түрээслээ. Тэгээд энэ болохоор галтгаа том өрөө хоёроо ингээ шеэрлдэг бөөндөө нийтийн эзэмшил гэх юм уу? Тийм ийм хөөрхөн газар байрлаж байгаа. Тэгээ Бангкокын Chinatown-д La Locanda гэдэг Итали хүмүүс ажиллаж юм лээ. Тэгээ би тэд киноноосоо гарч ирээд юу яасан? Oyster идэгээд тэгээ би яг Oyster чигээс нөгөө түүхий дээр ингээд идэж үздэг байхгүй. Манай найзууд задвал бөөндөө явж Oyster идэгээд Японы яг нөгөө нэг тэр нөгөө seafood байдаг юм алдартай мужуудаас нь яг ингээд шинээр ирдэг тийм Oyster-нууд идсэн сонирхолтой юм лээ. Тэгээд Oyster-тэй янз бүрийн өөр хоолнууд гарч марс. Тэр цаахан нэг юм тансагласан бидэд. За сайн байна уу? Өөр хөвтчихсэн чинь сайн байна уу? За үзэгдэр викэд үзсэн сэтгэлээс аваалцаарай. Айгуу emotional үү. Эхний 20 минут бол ингээд ийм фаны кино ингээд одоо орчихгүй гэсэн чинь бүр яг тэр нөгөө нэг хоёр дүр ингээд хоорондоо яг найзалж явах эхний мөчөөс ахуулаад би дуусна уйлдчихж байгаа байхгүй. Энэ зүгээр л найзуудын кино юм байна. Би бүр ингээд ойрын хэдэн жилдээ тэгж амар уйлаагүй за ингээд бүр сүүл рүүгээ ингээд салгалаад ингээд хамаг би хүүтэн болж малдсан шүү дээ. Яг тэгэр Ихэр татаа. Дамсгаагаа авч чадахгүй юу вэ тийж баг ухаалтах. Яасан гэсэн чинь ингээд манай гол дүр маань ингээд яг тэр хоёр бинийг ойлгож байгаа тэр нэг харцаас ахуулаад би зүгээр алдсан. нөгөөний тэр нэг бүжигэн дээр сахуулаад сонирн болцсон тий. Ингээд бүжиглдэг шээ. Тэгэл тэнчэнээс ингээд бүр ингээд хамаагийн багтраал ингээд бүр ингээд бүрөөгээ гараад би бараг шингэнийхээ 50% гаргацсан хаа. Тэгээд яг ер нь бол Wicked чинь ерөөсөө л хоёр ингээд эмхтэй ч биш ер нь зүгээр нөхөрлөл цэвэр нөхөрлөлийн талаар л кино хийсэн юм билээ. Би нөгөө найзуудтайгаа коннектлахтаа ер нь яг ингээд харцаараа коннектлаад ямар ч үг шаардлагагүйгээр ингээд коннектлдаг гэдгээ relate хийсэн байхгүй. Тэгээд анханасаа ингээд нэг ингээд яг ингээд үнэхээр ойлгох боломжгүй нөхцөл байдал байсан ч гэсэн ингээд харцаараа нэг ингээд тогтож хараад тэгээд өөрийгөө өөрчлөх тэр мөчөөс ахуулаад ингээд зүгээр л нээгдэн гэдгийг л яг хоёр бас Ariana Grande амар жүжиглэж байгаа шүү. Би бүр яг тэр харцыг харсан аахгүй юу. Би үзэж байгаа хүмүүс юм байхад тэр жүжигчд нь ямар мэдрэмж төржсэн бол тэгээд тэр хоёр кинонаасаа бол амар сайн надад болцсон шүү дээ. Тийм. Тэгээд бас амар тэр бүр амар emotional байсан. Тинчээ ингээд тэр хоёр найзын хөрлөлт ингээд амбиц байна уу, карьер байна уу, эсвэл шид байна уу? Аль нь ингээд хоёулаа шал өөр хүмүүс тэгээд эсвэл залуу байна уу? Тэгээд хоёулаа л нэг залуу цай байгаа шүү дээ. Тэгтээ ингээд тэр залуу малуу яг үнэндээ өөрөөсөө гол биш байгаагүй заяа. Тэрнээс илүү чухал зүйл нь ингээд зүгээр л нэг ингэж ойлгож байгаа, нэг хүлээн зөвшөөрч байгаа тэр мэдрэмж бол бүр үнэхээр бүр ингээ хамгийн топ мэдрэмж нь байсан. Эхлэл дээрээ нөгөө мань хоёр чинь жоохон юм эсрэг дүр шиг ингэж харагдаж ингэж яаж байгаа ч гэсэн тэрэн зүгээр жүжиглэлт байсан. Тэгээд яг үндэ найзын нөхөрлөлт ингээд бусад хүмүүс нийгэм яг үндэ юу гэж бодох нь үнэхээр хамаагүй гэдгийг яг тэр кино ингээд амар гараад ичиж байгаа байхгүй. Тэгээ би бүр ингээд нөгөө найзаагаа удаж бүр амар уйлаа. Бид хоёр хоёулаа бүр ингээд яг хэсэг хугацаанд бүр хоорондоо юм ярьж чадахгүй ингээд бүр хамаг юм гаргацчих. Одоо бүр тэнчэнээс яг бүр бид хоёр яалтчгүй яг тэр киног үзээд ингээд үнэхээр тултал нь ингэж ойлгож байгаа хүмүүс бол та нар юу гэрэж шүү яг үнэхээр гоё найзтай хүмүүс байна. Баяр хүргэе. Гоё найзтай хүмүүс илээ баяр хүргэе. Бас дээрэс нь ингээд зам салсан ч гэсэн ямар ч замаар явсан ч гэсэн үргэлж continue гэж байгаа шүү. Тэрнийг бол үнэхээр гоё гаргаж ирж байна. Найз гэдэг нь ингээ заавал зууралтай тахын нэр биш шүү. Бүр ингээ холоос ч гэсэн би бинийгээ хайрлаад би биэндээ орон зайг нөгөөд ингээ амар гоё явж чаддаг байх хэрэгтэй. Үнэхээр тэрнийг л амар сайн ойлгож авлаа да. Тэгээд бас бид нар амар гоё найзуудтай юм байна гэх улам найзуудыг хайрламар санагдлаа. Бүр төгсгөл дээр нь ингээд нөгөө пост кредит дээр нь битүү ингээ ягаан нэрлүүдээр ингээд нөгөө нэг кредитний яваад дуун яваад ингэсэн чинь би зүгээр бурхан бол хаасаг байгаа. Тэгээд түүнд ингээд бүр талархаж байгаа байхгүй ингээд хацлыг хүртэл ингээд амар квантумын төвшөнд биднэрт дахиж авчирч ингэж бэлгэлдэг. Тэрнээс хойш тэр киног дуусгачаад би дараагийн ингээд хоол идэлтээс тэгээд гэрлүүгээ харих хүртэл битүү 7-гийн тоо харсан за. Тэгээд 7 сарын торлоонд ингээд төрсөн тэр хүн маань баярлаа. Тэр хоёлаа чам амар их квантумын төвшөнд хайртай шүү.
бид хоёрын хажууд байгаад баярлаа. Одоо хүртэл. Яа, үнэхээр тэгээд энэ хязгааргүй гоё юм. Ингээ насан туршид нь битээ яжуд байна гэж боддоо. За түр бай. Bye bye. янз